За өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын 2 дугаар улирлын амралт эхлэж байна. Боловсрол шинжлэх ухаан спортын яамнаас сурагчдыг амрах хугацаанд тэдэнд зориулсан контент бэлтгэн хүргэхээр төлөвлөжээ. Эх 1-р сард тухайн контентаа ямар байдлаар хүргэх талаар тодорхой шийдвэрийг гаргах юм байна. Нийслэлийн 1-ээс 5 дугаар ангийн сурагчдын 2 дугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж 2 дугаар сарын 11 дуустал 7 хоног, 6-аас 12 дугаар ангийн сурагчдын амралт 12 дугаар сарын 29-ноос эхэлж 2 дугаар сарын 11 дуустал 6-7 хоног амрахаар болсон юм а. Аймаг сум тосгон багийн сургуулийн бүх ангийн суралцагчдын 2 дугаар улирлын амралтыг 12 дугаар сарын 22-ноос 1 дугаар сарын 21 дуустал 4-7 хоног амрах шийдвэрийг боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас гаргасан юм а. Амралтын хугацаанд сурагчдыг хөгжүүлэх, тэдний мэдлэг мэдээлэлээр хангах ажлыг салбарын яамны зүгээс хариуцсан ихээр төлөвлөсөн байна. 1 сард ямар нэг байдлаар энэ хүүхдүүдэд зориулсан контент нэвтрүүлэг багш нар тулгуурлаад бас хичээл сургалтын үйл ажиллагааг нөхөн хэлбэрээр заах энэ ажлуудыг мэдээж мэргэжлийн байгууллагатай хамтдаа боловсрол соёл спортын яамнаас зохион байгуулсан. Сурагчдын хичээлийг хамрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нэвтрүүлэх зөвлөмжийг бүх ерөнхий боловсролын сургуулиудад өгчээ. Сурагчдын 2 дугаар улирлын амралтын хугацаа сунгасантай холбоотойгоор зуны амралт хойшлох байх гэсэн үлээлт өгсөн. Тэгвэл 1-ээс 2 дугаар ангийн сурагчдын амралтыг 6 дугаар сарын 1-ээс 3-аас 5 дугаар ангийн сурагчдын амралтыг 6 дугаар сарын 8-аас 6-аас 12 дугаар ангийн сурагчдын амралтыг 6 дугаар сарын 15-наас эхлүүлэхээр болсон байна.